Манай киноны голдур Рик өвчтөе ээжигээ асарч хоол ундуух имийг нь бэлдэж байгаа үйл явдлаар кино эхэлнэ. Ингээд түүнийг бэлдсэн имээ аваад ээжийнхээ өрөөнд очиход ээж нь гартаа буу барьчихсан Библийн мөрмүүдээс бутнаж байснаа өөрийгөө буудаж амиа хорлдог. Ээжийнхээ үхлээс 3 жилийн дараа Рик мөнгө олохын тулд хар бор ажил хийх болсон байх ба нэг өдөр түүнийг барилгын ажил дээрээ иртэл өөр хүн авчихсан байдагч азар найз Жеремийн ажилтайгаа үлдэхэд туслана. Ингээд Рик барилгын элс зөөж байхдаа өөрийгөө гэмтээсэн тул менежер Антонетээс эмийн хайрцаг асуухад Антонет ихэндээ түүнд туслахаас татгалцсан ч эцэст нь зөвшөөрч Рикийг байшин руу дагуулan ордог. Рикийг шархаа цэвэрлэж байх зуур гэрийн үйлчлэгч Антонетийн чихэнд ямар нэг зүйл шивнэж Антонет ч Рикийг үлдээгээд яаралтай явах хэрэгтэй болдог. Ингээд Рик байшингаас гарахаар явж байхдаа нэг өрөөний ширээн дээр байгаа буудал мөнгийг анзаарах ба тэр ямар ч мөнгөгүй байсан учраас симээрхэн $100 авчглааслаад өрөөнөөс гарах гэтэл байшингийн эзэн Жоржтой халс тулгардаг. Жорж ч Рикийг хэн болохыг нь асуух ба удалгүй Антонет тэдэн дээр ирээд Рикэд ихэд уурлан түүнийг шууд л ажлаас нь халдаг. Рик өөрийнхөө бурууг хүлээн уучлалтгүйгээд өглөө ирэх замдаа мөнгөө дээрэмдүүлчихсэн учраас гэртээ харих унааны мөнгө хэрэгтэй байсан юм гэж учирлана. Үүнийг сонссон Жорж Рикэд үлдсэн боодолтой мөнгийг өгөөд энэ бол урьдчилгаа чамайг ажлаас чинь халахгүй гэж хэлдэг. Оройн Рик гэртээ ирэх бөгөөд тэр найз Жеремигийнхээ байранд хамт амьдардаг байв. Жереми Рикээс хэрвээ нэг өглөө саятан болчихвол юу хийх вэ гэж асуухад Рик ч тансаг зэрэглэлийн ресторануудад хооллож экс найз охин таниагаа баярлуулна гэж хариулах ба үүнийг сонссон Жереми Рикийг ямар ч алсын хараа зориггүй байна гэж шүүмжилдэг. Маргааш өглөө нь Жереми Рик хоёрыг барилгын ажил дээр ажиллаж байтал Антонет ирээд Рикийг Жорж дуудуулсан талаар хэлж түүнийг авч явдаг. Ингээд Жорж Риктэй яриа өрнүүлж хөрөнгөө өвлөх өв залгамжлагчтай болоогүйдээ харамсаж байгаагаа ярьж Рикээс шүтлэгтэй эсхийг нь асууна. Рик ч өмнө нь бурханд итгэдэг байсан ч одоо итгэхээ болсон гэж хэлэхэд Жорж ч мөн өмнө нь шүтлэггүй байснаа хүлээж үхэл ойртоод ирэхээр шашинал хань болдог юм байна гэж ярина. Тэгснээ Жорж Рикэд нэгэн цочирдмоор санал тавих бөгөөд өөрийнх нь цогцсон дээр хоол идвэл бүхэл өв хөрөнгө нь түүнийх болно гэж хэлдэг. Рик эхлээд түүнд итгэхгүй тоглож байна гэж бодсон ч Жорж үннээсээ ярьж байгаагаа батлаад Рикийг зөвшөөрүүлэхээр ятгана. Рик ч гинтийн энэ хачирхалтай саналд нэг л жиирхэж саналаас нь татгалзахад Жорж түүнийг энэ тохиролцоонд яг тохирох хүн гэж хэлдэг. Ингээд Рикийг гэртээ буцаж ирэхэд Жереми байрандаа үдшилэг зохиож байх бөгөөд Рикийн экс Таниач бас ирсэн байдаг. Рик Таниатай ярилцахад Таниа Рикийг ээж нь нас барсны дараа өөрийг нь орхин гэдгийг мэдэж байсан гэж хэлдэг. Гэтэл архиндаа согтсон Жереми Рик рүү агсарч түүнийг үгээр эдэнд оромжлоно. Олон хүний нүдэн дээр ичгүүртэй байдалд орсон Рик өрөөндөө ороод бууга гарган амиа хорлох талаар бодсон ч эцэст нь болдог. Маргааш нь Рик бүтэн цагийн ажил хайж олон газар руу залгсан боловч бүгдээс нь татгалзсан хариу авна. Гэтэл хэн нэгэн хаалгыг тогшиж хар хосолтой үл таних эрэгтэй Рикэд нэг дугтуй гардуулах ба Рикийг Жоржийн байшин руу авч явах хэрэгтэй болсон талаар хэлдэг. Рик дугтуйг задлаад Жорж нас барсныг олж мэдэх бөгөөд удалгүй тэр өнөөхрийн өгсөн хослолыг өмсөөд түүнтэй хамт явдаг. Ингээд түүнийг Жоржийн байшинд очиход Антонет түүнийг угтаж аваад ноён Жорж өглөө нас барсан талаар дуулаж хэрвээ Рик Жоржийн цогцсон дээр хоол идвэл түүний бүхэл хөрөнгийг өв залгамжиж авна гэдгийг тайлбарладаг. Рик Жоржийн цогцсон дээрх бүх хоолыг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй идэх ёстой бөгөөд энэ талаар хэнд ч хэлэхгүй нууцлах ёстой байв. Хэрвээ өөр хүнд хэлвэл өв хөрөнгийг нь эзэмших эрхээ алдах байсан бөгөөд Рик энэ бүхнийг сонсоод хэсэг эргэлдсэн ч эцэст нь саналыг нь хүлээж авахар шийддэг. Улмаар үйлчлэгчид ноён Жоржийн цогцсон дээр тавхтай хоолнууд нэг нэгээр нь авчирч тавихад Рик ч өөрийгөө хүчлэн өнөөх хоолнуудыг идэж эхэлдэг. Антонет түүнийг хажуугаас нь үрдэсч үлдээж болохгүй гэж сануулхад Рик ч ноён Жоржийн цээжин дээр тавьсан бүх хоолнуудыг арайхан идэж дуусна. Рикийг хооллож дуусны дараа Антонет түүнд ноён Жоржийн сүүлчийн захиасыг гардуулах бөгөөд Рик цаасан дээрх би чиний бүхэл нүгэл хилэнцгийг өөртөө авч өөрийнхөө сүнсийг барьцаалж байна гэсэн үгсийг чангаар уншаад гарын үсгээ зурна. Ингээд Рик тэндээс явахдаа толгой нэргэж би нэг л хачин сулдиж ирэхийг мэдрэх бөгөөд тэр бушуухан орон дээрээ очиж хэвтээд нүдэн анхад гинтэл усан дотор байх ба түүнийг маш олон ад зэтгэрүүд хүрээлэн авдаг. Айс нь Рик ч аимшигтайгаар хашгирэн сэрэх бөгөөд тэр босож хувцаслсныхаа дараа коридорт гартал хар хосолтой нэгэн нууцлаг эрд түүнүү гүлрэнд зогсож байдаг. Рикийг түүнүү харахад өнөөхөр зүгтааж Рик араас нь хөөж байгаад Антонеттэй таарах ба Антонет ч юу ч болоогүй юм шиг Рикийг дагуулan явж одоо энэ байшин чинийх болсон. Чи юу хүснээ хийж болно гэж хэлдэг. Улмаар тэр Рикэд хязгааргүй зурж болох хар карт өгөөд ямар нэгэн зүйлд санаа зовлгүйгээр хүссэн зүйлээ авч хүснээрээ мөнгөө зарцуулахыг зөвлөдөг. Дараа нь Рик Жеремигийн байрнаас өөрийнхөө юмнуудыг авахар очих бөгөөд
тэр Жеремид мөнгө өгөх гэж оролдсон боловч Жереми өөрөө учраа олчихно гэд түүний мөнгийг авахаас татгалзсан. Рик тэндээс гарахдаа Таниатай таарахад Таниа түүнийг үнэтэй машинтай явж байгааг нь хараад суглаанд хожихоор юу гэж тоглоом шөглөмөр асуухад Рик түүнээс ч илүү гайхалтай зүйл тохиолдсон гэж хэлдэг. Улмаар тэр Таниаг хамт болзоонд явахыг санал болгосон ч Таниа Жереми түүнийг хүлээж байгаа гэд Риктэй явахаас татгалздаг. Ингээд Рик нэгэн бааранд орж хамгийн үнэтэй вискиг нь захиалахад хажууд нь сууж байсан эрэгтэй Рикийг өнөөх вискиг авахад мөнгө чинь хүрэх юм уу гэж шоолоход Рик ч хар карта гаргаж ирэн өөртөө нэгийг өнөөх залууд нэгийг авъя гэж хэлдэг. Улмаар Рик гэртээ ирсэн хойноо вискигээ ууж эхлэхэд цус болсон эмэгтэй хүн гинэд өмнө нь гарч ирэх бөгөөд Рик ч хамраас нь цус гарч байгааг анзааран дахин коридор руу харахад өнөөх эмэгтэй алга болсон байдаг. Гэтэл өнөөх эмэгтэй гинэд дахин гарч ирээд Рик рүү дайран түүнийг буруутгаж өөрт нь яагаад тийм зүйл хийснийг асуух ба Рик ч гинэт л усан дотор нүдээ нээж амьсгалахаар тэмцэнэ. Удалгүй тэр коридорт хамаг хувцсан норчсон байдалтай сэрж маш их айж балмагддаг. Рик ч яран Антонет дээр очиод өөрт нь ямар нэгэн мансууруулах бодис өгсөн эсхийг асууж нэг хачиргалтай эмэгтэйн сүнс түүн рүү дайрсан талаар хэлээд юу болоод байгааг хэлхийг шаардна. Антонет Рикийн юу яриад байгааг ойлгохгүй байгаа шинжтэй түүнд ямар ч мансууруулах бодис өгөөгүйгээд Рикийг тайвшруулахыг оролдоно. Рик хоолны дараа уншсан зүйлийнхээ талаар асуухад Антонет ч түүнд цаасан дээр бичсэн зүйлийг гаргаж өгөх ба Рик цаасан дээрхийг дахин нэг удаа анхааралтай уншаад сая л өөрийнхөө юу хийснийг ойлгодог. Рик Антонетээс ийм зүйл боломжтой эсхийг асуухад Антонет ч ноён Жорж удахгүй үхэн гэдгээ мэдээд тамд очихгүй тулд маш эртний шашны зан үйлүүдийг судалж өөрийнхөө хувь тавилангаас зүгтаах гэж улайрах болсон талаар тайлбарладаг. Удалгүй Рик тэнд байсан номон дээрээс нэгэн эртний зан үйлийн тухай олж унших бөгөөд үүнд бичснээр эрт дээр үед хүмүүс ядуу тариачин боолуудаар нас барсан хүний цогцсон дээр хоол идүүлж тухайн нас барсан хүний үйлдсэн гин нүглийг өнөөх боолууд руу шилжүүлдэг байжээ. Ийм байдлаар хүмүүсийн нүглийг өөртөө авсан хүнийг нүгэл идэгч гэж нэрлэдэг байсан бөгөөд Рик ч одоо өөрөө нүгэл идэгч болсноо ойлгодог. Антонет ч Рикийг нүгэл идэгч болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд үүнийг Рикийн өвлөж авсан эд баялагийнхаа хариуд төлсөн төлөөс гэж хэлдэг. Үүнийг сонссон Рик ч маш их айж балмагдан энэ бүхнийг засаж буцааж хэвэнд нь оруулах хэрэгтэй гэж хэлнэ. Антонет Рикийг тайвшруулах гэж оролдсон ч сандарч балмагдсан Рик машинаа унан сүм рүү яаралтай явдаг. Рик сүмд ирээд номлогчтой уулзсан нүглээ намжилмаар байгаа ч ямар нүгэл хийснээ мэдэхгүй байгаа талаараа хэлэхэд номлогч юуг буруу хийснээ хүлээн зөвшөөрөхгүйгээр бурхны өршөөлийг хүртэх боломжгүй гэж тайлбарлана. Ингээд яах ч аргагүй болсон Рик байшиндаа буцаж ирээд Жоржийн хуучин үйлчлэгчдээс түүнийг ямар буруу зүйл хийснийг нь асууж эхлэхэд үйлчлэгч нар түүний асуултанд хариулахгүйгээр Рикээс зайлсхийн зүгтцгаадаг. Рик эцэст нь Антонет дээр очиод ноён Жоржийн хийсэн буруу зүйлсийн талаар хэлэхгүй бол түүнийг ажлаас нь хална гэж сүрдүүлэхэд Антонет тайвнаар Рикэд ноён Жоржийн нууц бичиг баримтуудыг гаргаж өгдөг. Үүнд задлан шинжилгээний тэмдэглэл цагдаагийн мэдүүлэг байцаалт бичсэн дуурайгуур зэрэг байдаг бөгөөд Рик бичиг баримтуудыг хэсэг судалсны эцэст ноён Жорж өөрийнхөө эхнэр Сьюзаны үхэлд сэжиглэгдэж байсныг олж мэдэх ба эхнэр нь түүнийг араар нь тавьж байсан байжээ. Ноён Жорж өөрийгөө буруугүй гэдэг байсан ч Рик Сьюзны зургийг хараад түүн рүү дайрсан өнөөх эмэгтэй болохыг ойлгоно. Ингээд тэр сүмд буцаж очиод Сьюзныг алсан гэдгээ хүлээж нүглээ намжлах ба номлогч түүнээс яагаад Сьюзныг алсныг нь асуухад Рик юу гэж хэлэхээ мэдэхгүй тэнэгэлзэж зүгээр л хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна гэж хэлдэг. Улмаар номлогчийг залбирлаа уншиж байтал гинэт Сьюзны сүнс гарч ирээд Рик рүү дайрч хоолойг нь боох гэж оролдсон боловч азар номлогчийн залбирал сүнсийг хөөн залуулж Рик аврагдана. Маргааш өглөө нь Таниа Рик рүү залган сүүлийн үед Жереми нэг л хүндий болж хачиргалтай айшлах болсон талаар хэлээд бүх зүйл оройдохоос өмнө түүнийг Жеремитэй ярилцахыг гуйдаг. Тэр шөнө Рик буудан дээрээ зурагт үзэж байгаад нэгэн хачиргалтай дүрс буудангийнх нь хажууд зогсож байгааг анзаарах бөгөөд гинэт ширээн дээр байсан гэрэл шалан дээр ундаг. Рик ч шалан дээр хуцсыг дагуулж хараад масктай эрдүүний өмнө гарч ирсэнд маш их айж цочирдон шатаар зүгтаан Антонетийг дуудана. Гэтэл коридорт цус нэж уулсан хүүхдийн сүнс гарч ирээд түүнүү алгуурханд өгөхөд азар Антонет гарчран Рикийг дууддаг. Ингээд Рик болсон зүйлийг тайлбарлах гэж оролдсон боловч юу гэж хэлэхээ мэдэхгүй байдаг. Дараа нь Рик Антонет хоёр виски хуваажунгаа ярилцаж Антонет ч ноён Жорж анхнаасаа баян байгаагүй Риктэй л адилхан өөр хүний нүглийг идэх замаар хөрөнгөтэй болсныг хэлдэг. Нүгэл идэгчид нас барсан хүний хийсэн бүхэл буруу зүйл гин нүглийг өөртөө авдаг бөгөөд Рикийн хараад байгаа сүнс хий үзэгдлүүд бүгд энэ нүглийн үр дүн байжээ. Мөн Антонетийн хэлснээр энэ үзэгдэл хизээч зогсохгүй бөгөөд ноён Жорж банга энэ аимшигтай зүйлсийг харж төвчлгүй эцэст нь бүх нүглээ Рик шилжүүлээд өөрийнхөө амийг хорлсон байв.
Рик энэ нүглүүдийг яаж арилгаж болохыг асуухад Антуанет нүглээс салах ганц арга зам бол ноён Жорж шиг нас барсныхаа дараа нүглээ өөр хүнд шилжүүлэх гэж хэлдэг. Хэрвээ тэгж чадахгүй бол энэ бүх нүглээс болж насан туршдаа зовж шаналсан дээрээ нас барсан хойноож нүглийнхээ хариуцлагыг үүрэх байв. Ингээд Антуанет амьд дээрээ Рикэд эд баялагынхаа үр шимийг хүртхийг зөвлөөд Рикийн сэтгэл санааг тайвшруулахад туслах эм гаргаж өгдөг. Тэр шөнө Рик унтаж чадахгүй байсан учраас эцэст нь Антуанетийн өгсөн савтай амнаас уух ба түүнийг унтахаар орондоо орсны дараа гэнэт нэг бүдүүн эрэгтэй сүнс Рикийн дээр гарч ирэн түүн рүү дайрдаг. Айсан Рик ч амнаасаа хөөс сахруулан орон дээрээсээ унах бөгөөд энэ үед Антуанет оржрон түүнийг сэргээх гэж оролдоно. Харин Рик нэгэнт ухаан алдаж нас барсан ээжийнхээ хоолойг сонсож ээж нь түүний өмнө зогсон өөрийг нь дуудаж байгааг олж хардаг. Ингээд Рикийг ээж рүүгээ алхаж байтал эмч түүний амийг аварч Рик ухаан орно. Рик сэргснийхээ дараа Антуанетэд нүглийг өөр хүнд шилжүүлэх шинэ арга зам олсноо хэлээд туршиж үзмээр байна гэхэд Антуанет ч түнд туслахаар болдог. Тэр ноён Жоржд хүртэл ийм санаа төрж байгаагүйгээд Рикээс бүх зүйлийг тавьж явуулахад бэлэн байгаа эсхийг нь асуухад Рик ч бэлэн гэж хэлдэг. Антуанет түүнээс хэнд нүглээ шилжүүлэхийг нь асуухад Рик сайн мэдэхгүй байдаг. Тэр Антуанетээс түүний нүглийг авч баян болохыг хүсэж байгаа үгүйг нь асуухад Антуанет татгалзаад дараагийн нүгэл идэгчээр Рикийн найз Жеремиг санал болгоно. Гэсэн ч Рик өөрийнхөө ганц найзад тийм зүйл хийж чадахгүй гэж хэлэх ба энэ үед Рик нэг эмэгтэй сүнсийг олж хараад маш их айж балмагддаг. Гэтэл удалгүй Жереми түүнүү залган болохгүй хүмүүстэй орооцолдоод мөнгөний хэрэг яаралтай гарсан талаар хэлэхэд Рик ч сандран бэлэн мөнгө аваад найзынхаа гэрлүү явдаг. Рикийг Жеремигийн гэрт очиход хамаг юм нь ундуй сундуй болсон байсан тул Рик ч болгоомжлон гарбууга барин дотогш орно. Тэр найзгаа хайж байгаад нэг сүнс тусламж гуйхыг харан сандарсандаа сүнсийг буудахад үнэн хэрэгтээ энийн сүнс биш тайна байсан болж таардаг. Рик ч яахаа мэдэхгүй үйлж байтал жолооч нь ирээд Рикийг хэргийн газраас авчун гэрт нь буцааж авчирна. Удалгүй Антуанет түүн дээр ирээд Рикийг тайвшруулж бүх асуудлыг зохицуулна гэж хэлэхэд Рик ч энэ бүхнээс залхаж бүхнийг дуусгахыг хүсэж байна гэж хэлдэг. Ингээд Рик нүглээ Жеремид шилжүүлэхээр шийдэн түүнийг дуудуулж авчирна. Жереми Таня өгсөн талаар хэлээд өөрийгөө буруутган мөнгөтэй болохын тулд хийчихээр ямар нэгэн ажил байгаасхийг асуудаг. Тэгтэл Антуанет ч Рик түүнийг өөрийнхөө нүгэл идэгч болгохыг хүсэж байгаа хэлээд Рикийн цогцсон дээр хоол идвэл түүний бүх хөрөнгө Жеремигийнх болно гэж хэлдэг. Жереми үнийг сонсоод шоконд орж Рикийг үхэж байгаа юм уу гэж асуухад Антуанет ч Рик энэ амьдралаа дуусгахаар шийдсэн гэж хариулна. Үүний дараа Рик ширээн дээр гарч хэвтэн Рикийн эмч нүгэл идэх зан үйлд бэлдэж эхлэх бөгөөд Антуанет ч Рикийг бүх зүйл амжилттай болно гэж тайвшруулдаг. Ингээд эмч Рикийн зүрхийг төрзүүр зогсоох тариа тарьж Рик ч өөр ертөнцид сэрж түүнээс тусламж гуйх сүнснүүдтэй таарах ба удалгүй тэр Танягийн сүнстэй уулзан уучлалт гуйдаг. Танягийн сүнс алга болсны дараа бусад сүнснүүд Рик рүү дайрч эхлэхэд Рикийн ээжийн сүнс тэднийг хөөж явуулдаг. Удалгүй Рик бодит ертөнцид ухаан орох бөгөөд Антуанет ч бүх зүйл амжилттай болсон талаар хэлээд Жереми түүний нүглийг болон эд хөрөнгийг нь өвлөн авч аль хэдийн үйлчлүүлэгч нарт тушаалагч эхэлсэн талаар дуулгана. Рик ч одоо нэгэнт сүнс харахаа болж эрх чөлөөтэй болсноо ойлгох ба Антуанет Жереми өөрийнхөө шинэ амьдралд дасан зогтсон шиг Рикийг ч бас шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байхыг зөвлөдөг. 6 сарын дараа Рик барилгын ажил дээр ажиллаж байх бөгөөд харин Антуанет нүгэл идэгчдийн жигсаалтан дээр Жеремигийн нэрийг бичгэн харагдана. Удалгүй өнөөх байшинд Жеремигийн Рикийн хардаг байсан сүнснүүдийг харан айж хаширхан сонсогддог. Кино төгсгөд Рикүүдийн хоолоо идэхээр нэгэн модны доор суух бөгөөд түүний хажууд Танягийн сүнс сууж байгаагаар кино төгснө.